Сайн байцгаана уу та бүхэн. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр та бүхэндээ дурын тоон цувааны тэг сондгоо тоог ялган хэвлэдэг програмыг бичиж үзүүлье. За энэхүү програмаа бид нэр блог YouTube програм дээр алгоритм хэлбэрээр байгуулж үзүүлнэ. За дурын тоон дарааллын тэг сондгоо тоог олдог програмыг хийхэд бол бид нэр IN гэсэн хоёрхан хувьсгчийг бүхэл тоон хэлбэрээр зарлаж өгнө. За үүнийхэн дараагаар за тоон дарааллын хязгаарыг оруулна гэж бичнэ. Хязгаарыг оруул гэд текстийг дэлгэсэнд хэвлэнэ. За үүний дараагаар input блок схемээр тоон дарааллын хязгаарыг оруулах энэ хувьсгчийг аавна. За яг энэ үйлдэлийн дараагаар бид нэр assign цонхон дотроо тэнцүү тэг буюу давталтын эхлэх утгыг оноож өгнө. За үүний дараагаар бид нэр while хувьсгчийг ашиглаад одоо while блок схемийг ашиглаад давталтаа хийн. Тэгвэл давталтаа хийхдээ бид нэр n-с эрс баг буюу тэнцүү гэсэн нөхцөлийг оноож өгнө. Ингэснээр компьютерийн keyboard-оос оруулсан тоо хүртэлх яг тоон өөрөө ороод тэр хүртэлх тооныг хэвлэх боломжтой болно. За дэлгэцэн тоогоо хэвлэж гинүү гэдгийг шалгахын тулд output дүрсэн дотор бичиж өгөөд давталтын алхмыг хий. Тэнцүү дээр нэмэх нь 1. За энэхүү програмаараа нэг ажиллуулж үзье. Тоон дарааллын хязгаар нь 10. За 1-ээс 10 хүртэл тоог авч хэвлэсэн байж байна. За тэгвэл одоо энэ дотроош тэгс сондгоо тоог яаж ялгаж хэвлэх вэ гэхээр маш амархан байгаа. Дараах үйлдэлд тэгс сондгоо тоог ялгана. Бид нэр if гэсэн оператор буюу одоо нөхцөл шалгах үйлдэлээ аавна. If нөхцөл дотроо i-г 2 тоогаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү байвал энэ тоо маань тэгш болно. Тийм үү. За тэгэхээр одоо i 2 тоогаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү биш буюу одоо сөрөг нөхцөл талд нь i-г одоо 2 тооахад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү биш буюу 1 байна гэсэн үг. Тэгэхээр энд маань сондгоо тоо гарна гэсэн үг пост талд нь. Тэгэхээр бид нэр сөрөг тоо гарахыгаа тэгш тоо гарахыгаа төрөй талдаа тавиад өгье. Гэхдээ төрөй талдаа энэ дээр нь ингэчээ. i-га өмнө тэгш тоог бол англиар even гэдэг те. Even гэж оноож өгөөд ингээ биччихье. Харин сондгоо тоог англиар юу гэдэг вүлээ? Oved гэдэг тийм үү? За ингээд oved гэж бичээд дотролох цэгээ тавиад дундуур зураас 2-ыг бичээд and I гэвч. За одоо ингээд ажиллуулад үзэх юм бол тэг сондгоо тоог бол өөрөө 2 ялгаад 2 талдаа хэвлэнэ. За тоон дараалал оруулъя. 10 гэвчих юм бол тэг нь тэгш, 1 нь сондгоо, 2 нь тэгш, 3 сондгоо, 4 тэгш, 5 сондгоо гэдээ ингээд хэвлсэн байж байна. 10 тэгш, 9 сондгоо өвд гэсэн байна. За энэ програмаас бид нэр өөрчлөх бүрэн боломжтой. Зөвхөн дан тэгшийн хэвлийг гэх юм бол энэ талын output-ыг арилгах чинь тэгэх юм бол дан тагш тоог нь хэвлэнэ. 1-ээс 101 хүртэлх тооны тэгээс 101 хүртэлх тооны одоо 100 хүртэлх тооны тэгшийг хэвлгүүл ингэж хэвлсэн байж байна. За дараа нь 1556 хүртэлх тооны тэгшийг хэвлгүүл ингэж хэвлж байна. За мөн сондгоо талын хэвлгүүл бид нэр зөвхөн энэ програмынхаа энэ төрөй талынхын энэ even гэсэн output хэсгээ арилгах чинь. За тэгвэл дан сондгоог нь хэвлэн. За жишээлбэл 555 хүртэлх тооны сондгоог ол гэвэл ингээд олно. За ингэж бол бид нар тооны тэг сондгоог бол олж болдго юм байна. За ингээд та бүхэндээ нэг зүйлийг анхааруулж бас хэлэхэд энэхүү тооны нийлбэрийг одоо тооны дарааллын тэг сондгоог олохын тулд бид нэр if үйлдэлийг ашиглаж оллоо. If үйлдэлийг ашиглаж олохдоо энэ дотор байгаа тэнцүүгийн тэмдгийг давхар тэнцүүгээр бичих шаардлагатай шүү. Ер нь бол програмчлалын хэлэнд бол тэнцүү гэдэг үйлдэлийг бол одоо тэнцүү буюу equal гэдэг үйлдэлийг бол одоо заавал давхар тэнцүүгээр бичдэг. Энэ бол одоо дүрэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань давхар тэнцүүгийн үйлдэлээ бичиж байгаарай. Ингээд манай Pro EZ Active сувг маань технологийн хамтарч байгууллага хайж байгаа. Хэрвээ та манай
Pro EZ актив сувгийн технологи хамтарч байгуулгахыг хүсвэл доорх утсаар холбоо барина. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай вебсайт таалагддаг бол манай вебсайтыг лайк дараарай. Манай сувг тань таалагдсан бол subscribe хийж бидрийг дэмжээрэй. За ингээд та бүхэндээ дараа дахин уулзахын өрөөл тавиад өнөөдрийн бичлэгээ дуусгая.